бүсчилсэн хөгжил хамтын шийдэл хэлэлцүүлэх үргэлжилж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Ихэд сумын төлөөллүүд оролцох гэж байна. Тэгэхээр Монгол улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалаар Хангайн, Баруун, Хойд, Төв, Зүүн, Говийн, Улаанбаатар гэсэн нийгэм эдийн засгийн 7 бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан байгаа. Дорногов аймаг бол аж үйлдвэржилтийн бүс нутагт тооцогдож байгаа. Ингээд өнөөдрийн хэлэлцүүлэгт ирсэн зочдоо та бүхэн танилцуулъя. Ихэд сумын иргэдийн төлөөлөгчдийн урлын дарга Батод, Ихэд сумын засаг дарга Содмагнай, за шинэ хоршоо хөдөлгөөний төлөөлөл Инх зул, хувийн эвшлийн төлөөлөл Инх тунгалаг, залуучуудын төлөөлөл Ганд уламнаар өнөөдөр хэлэлцүүлэгт оролцох гэж байна. За ингээд засаг даргаас асуумаар байна. Ихэд сумын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал болон ер нь Ихэд сум ямар онцлогтой хөгжиж ирж байгаа хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд юу байгаа вэ? Та энэ талаар танилцуулаад өнөөдрийн хэлэлцүүлгээ эхэлье. Уул уурхай тай, газар тариалан цаашдаа бас хөгжих боломжтой. Дорногов аймгаас 200 км алслагдсан. Улаанбаатараас 360 км ийм сум байна. Тэгээд цаашдаа хөгжихэд бол газар тариаланг бол хөгжүүлэхэд бол маш боломжтой. За үүнд болохоор манай хөрс тал хэрийн бүст багтаж явдаг манай хөрсний судлагдсан байдаг хөрс. Газар тэжээлийн ургамал, хүнсний ногоо, тариалт энэ бүгдэд бол маш тохиромжтой юм хөрстэй сум байгаа. За тэгээд энэ жил түрүү жилийн тухайд бол 65 гаад туршилтын журмаар юм уу тэжээлийн ургамал тариалсан. Маш сайн ургасан. Цаашдаа техник тоног төхөөрөмж нь ангадаад бүрдээд услагааны систем бүрдээд явах юм бол 200-аас 300 гаад тариалт хийх бүрэн боломжтой. Бүс нутгийн айраг далан гэдэг юм уу, далан жаргалан гэдэг зэрэглээ сумдуудаас тэжээлийн ургамлаараас хангах ийм ажлуудыг бол хийх боломж байгаа. Танаас энэ жил ямар зорилттой жил болгон зарлаад байна? Энэ хүрээнд бас ямар ажлууд хийгдэж байгаа бол? За манай сум хөдөө аж ахуйг дэмжих жил болгон зарласан. Энэ нь ямар учир шалтгаантай зарсан бэ гэхээр түрүү 2023-24 оны дамсан гамшигт үзэгдэл болсон зуд үүгээр бол манай 200 мянган толгой малтай. Мал төлөлөөд бараг 300 мянган толгой малтай болохоор юм байсан. Гамшигын улмаас 54 мянган толгой малтай болж маш малчид маш их эрсдүүлсэн. Тэгээд малчдын маань амьдрал бас ер нь суларч аж амьдрал бас жоохон суларсаа. За тэгэхээр бүс нутгийг харьцангуй тэнцвэртэй жигд хөгжүүлэх асуудал нэн тэргуунд яригдж байна. Энэ дээр бол танаас ямар боломжоор оролцох боломжтой байгаа вэ? Хөдөө аж ахуйг бол та ярьж байна тийм ээ? Тий, бүс нутгийг жигд хөгжүүлэхэд маань сая ярьлаа. Газар тариалан хөгжих боломжтой. За хагас фермерийн болон уламжлалт мал аж ахуй бол бас үүнийг газар тариалан гадаагаад бас хөгжинэ. За шинэ хоршоо хөдөлгөөнөөр бол 16 хоршоо байгуулагдсан. Үүнээс 8 санхүүжилтээ аваад үйл ажиллагаа ингээд эхлүүлээ явж байгаа. За газар тариалан гадаагаад шинэ хоршоо мал аж ахуй. За тэгээд мал аж ахуй хоршоодын бүтээгдэхүүнийг уул уурхайдаа ингэж уйж нийлүүлэх. За тэгээд хамгийн гол нь хөгжил бол юу вэ? Босоо тэнхлэгийн автцамтай хатуу учиртай замаар манай сум холбогдох бол шаардлагатай байгаа. Тэгэхээр борон дөрөөс холбогдох 60 км хатуу учиртай автцам тавихад л босоо тэнхлэгийн автцамтай холбогдчих юм. Нэлээд ойрцсон байна тийм. Энэ нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр уул уурхай бүтээгдэхүүн болон хоршоодын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ сумд явж байгаа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахад хурдан шуурхай саадгүй эрсдэлгүй ингэж хүрэх юм боломжтой юм ба гэж. Төр хувийн хвшил хөрөнгө оруулагчид хоорондын хамтын ажиллагааг
мөн одоо хэрхэн сайжруулах боломжтой гэж харж байгаа вэ? Ер нь тухайн сум орон нутагт хөрөнгө оруулалт хийе гэсэн хүмүүс хэр ханддсан болоо? Хандахтаа ер нь бас ямар боломжийг хараад хандж байна? За одоо хөрөнгө оруулалт гэхээс илүү одоо хоршоодын л үйл ажиллагаа л одоо жигдэрх чухал шаардлагатай байна. Тэгэхээр одоо төр бол үүн одоо хоршоодыг одоо мэрэгжлийн үнээр маш заавар сургалт сурчлагааг явуулах хэрэгтэй. Тэгээд чадварчлах асуудал байна тийм. Мэрэгжлийн боловсон хүчинтэй бас өдөө аж ахуй талдаа, мал аж ахуй талдаа, газар тариалан талдаа ингэж мэрэгжлийн боловсон хүчинтэй бас болох шаардлагатай. Энийг бол төрөөс бас анхаарч ажиллах нь бол чухал гэж харж байгаа. За сумын иргэдийн төлөөлөгчдийн урлагийн дараагаас тодруулъя. Бүсчилсэн хөгжлийн бодлого гэж нэг бодлого байна. Энтэй одоо сум орон нутгийн бодлого уялдчээж юу нь бол энэ нэг үр дүн гарах гэдэг юм. Тэгэхээр энэ ямар шийдэл хэрэгтэй гэж харж байна. Засаг дарга бол бас тулгамдж байгаа асуудлуудыг ярьж байна. Та энэ дээр тодруулбал. За манай сум аймгаас нэлээд алслагдмал сум байдаг. Зам харилцаа жоохон муу хөгжсөн байдаг. Ерөөсөө хамгийн хөгжлийн гол түлхэц юм бол зам харилцаа. Тийм учраас бүсчилсэн хөгжлөөр хөгжихийн тулд манай сум орон нутагт замны асуудал маш чухал. Тэгээ босоо тэнхлэгийн дөрөв хэлж байгаа босоо тэнхлэгийн дагуу манай бүсчилсэн хөгжил бол аймгийн хойд бүсчилсэн хөгжил гээд айраг далан манайх гурав ингээд бүсчлэгдээд ингээд хөгжинэ гээд ингээд явж байгаа. Манай сум орон нутгийн хувьд бол одоо айраг 72 бол босоо тэнхлэгийн зам дагуу байдаг. Тэгэхээр эдгээр маань бас үйлдвэр үйлчилгээ тиймэрхүү юмнуудаа хийгээд манай сум орон нутгийн хувьд бол бас хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан тэжээлийн ургамал тариалах иймэрхүү чиглэлээрээ бас аялал жуулчил зам ирчих юм бол мөн бас аялал жуулчил хөгжих бүрэн боломжтой ийм сум орон нутгаа гэж бодож байна. За түрүүн бол ярьж байна. Гамшигын эрсдлийн эрсдлээс үүдэн те маш олон хүн болвол малгүй болж одоо мал аж ахуйн салбарт бол нилээдгүй том те гарц тохиогоод байна. Тийм учраас ер нь сум болгон ер нь орон нутаг бол гамшигын эрсдлийг одоо бууруулахад хэрхэн яаж оролцох вэ? Ямар төлөвлөгөөтэй байх вэ гэдэг нь их чухал болчиход байна. Танай сумын хувьд ямар бодлого байгаа вэ? Тийм. Одоо бас дэлхийн дулаалтай холбогдоод байгалийн одоо гамшигт үзэгдлүүд бол бас жоохон элбэгдэх тийшээ хандлагатай байна тийм ээ. Тийм учраас бас манай сум орон нутаг бол бас байгалийн гамшигт бол бас нэлээд ач холбогдол өгж ажиллаж байгаа. Өдөөний мал аж ахуй эрхэлдэг иргэд маань бол хороо хашаа сарвчаа бас сайжруулах, мөн дээрээс нь өвсний нөөц, фонд агуулгахыг сайтар бэлдэх, мөн тэжээлийн ургамал тариалтаа бас хадлан тэжээлээ бас сайн бэлдэж байх. Тэгээ дээрээс нь гамшигт үзэгдэл чинь бас олон янз. Тийм учраас энэ иргэддээ бас сургалт сурталчилгаа нэлээ хийж ажиллах нь зөв баха. Бас төрөөс бас сургуулийн хүүхдүүдэд эдгээр гамшигын талаар мэдээ сургалт эдгээр явуулдаг хичээлийн хөлбөрт нь оруулах юм уу тийм ээ. Энэ талаас нь бас бодлого барьж ажиллах юм бол цаашдаа бас нэлээ юм шийдэгдэх болов уу гэж харж байгаа. За орон нутагт иргэдийн амьдралын чанар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тулгамдж байгаа асуудал хүндрэл бэрхшээл ер нь хэр байгаа вэ? За мэдээж одоо ажлын байрыг нэмжээж энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Тэгэхээр та энэ тэжээлийн ургамал тариалтын талаар болвол нилээдгүй бас дурдж байна те мал аж ахуйн салбартай холбоотой. Тэгэхээр ийм боломж нь одоо юу вэ? Зөвхөн мал аж ахуйгаас гадна ямар одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тийм бодлого байгаа вэ? Хөдөө орон нутагт ер нь бол үйлдвэр үйлчилгээ одоо бизнес эрхлэх одоо бүрэн боломжтой. Гагцгүй ерөөсөө төрөөс эрх зүйн орчныг жоохон бүрдүүлээд өгөх хэрэгтэй гэж бодож байгаа, харж байгаа. За үүн дээр тодруулбал үүн дээр нь бол татварын хөнгөлөлтийг бас нэг өгдөг байх хэрэгтэй. Мөн тусгай зөвшөөрөл одоо үйлдвэр үйлчилгээ хийхэд бол тусгай зөвшөөрөл авдаг. Энэ дээр нь бас жоохон зөөлөн уян хатан байх юм бодлого байвал бас зүгээр юм болов. Мөн үйлчилгээ явуулах газараар нь бас сайн хангаад энэ боломжийг бас хангаад өгчвөл
бас зүгээр мөн дээрээс нь одоо өдөө орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн энэ дээр нь бас борлуулах тал дээр нь бас төр бас жоохон оролцоод ингээд жуулчлаад өгөх юм бол бас боломжтой. Өдөө орон нутгад ер нь үйлдвэр үйлчилгээ ажлын байр нэмэгдэх тал дээр бол бүрэн боломжтой. Дээрээс нь зам маш чухал. Хөгжлийн бол хамгийн түлхэц юм. Дэд үт систем. Энэ бүгд дээр нь төрсэн анхаарад ингээд тэгээд эргээд үйлдвэрлэл хийж байгаа ард эргээд аж ахуй нэгж маань бас чанарын стандартад хангасан ийм бүтээгдэхүүнээ гаргаад хууль дүрмээ баримтлаад ингээд төр хувийн бишэл ингээд хамтраад ажиллах юм бол цаашдаа бол сум орон нутгийн мал нэлээ хөгжих боломжтой гэж харж байгаа. За тэгэхээр сумын иргэдийн төлөөлөгчдийн урлагийн дарга бол суманд бол хөдөлмөр эрхлэх за мөн одоо үйлдвэр үйлчилгээ явуулах бол боломж байна гэж үзэж байна. Тэгвэл бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байгаа учраас энэ тулгамдж байгаа гол асуудал нь гэж яг бизнес эрхлэгчдийн зүгээс яг юу гэж харж байгаа вэ? За орон нутагт бол жижиг дунд үйлдвэрлэл буюу одоо хувийн хвшил бизнес эрхлэгчид бас тулгамдж байгаа асуудлууд бас байна. Одоо хүн ам цөөтэй учраас зах зээл бол тааруу байдаг. Одоо ямар нэгэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлээ явахад. За тэгээд мөн одоо сая хэллээ аж ахуй нэгжийн орлогын алуун татварын хувь хэмжээ бас арай өндөр орон нутагт одоо зах зээл тааруу учраас тэр татвар бас арай өндөр байгаа нь бас энэ хоёр бол хоорондоо бас уялдахгүй тийм ээ. За тэгээд тэр худалдан борлуулалтын тал дээр бас ярьлаа. За мөн одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх мэрэгжилтэй боловсон хүчин бас тутмаг байгаа байхгүй юу? Жишээлх юм бол одоо гоо сайханч тийм ээ, үсчин, одоо засал чимэглэлчин энэ төр гэдэг юм уу. Тиймэрхүү одоо боловсон хүчнүүд бас дутуу. Одоо эднийг бол залуучуудыг ерөнхийдөө энэ мэрэгжил олох тал дээр бас анхаарч ажиллавал бас энэ бас нэг тулгамж байгаа асуудлыг бас шийдвэрлэнэ. За тэгээд хөрөнгө оруулалтууд бас ерөнхийдөө нэг орон нутагт бол бас чиглэгддэг байгаа. Тийм ээ. За түрүүнд бас ярьлаа тэр тусгай зөвшөөрөл бас авахд нэлээд бас одоо хүн сурталтай жоохон өжиг байдгаа гэд ингээд ярьлаа. Ийм тулгамцсан асуудлууд байгаамаа. За тэгээ энийг бол шийдвэрлэх бас гарцуул байгаа хаа гэж олж харж байгаа. За ямар гарцыг та хэлмээр байна. Ер нь бол өнөөдрийн хилцүүлгээр бол иргэд ямар саналтай байна, төр бол ингэж хамтарч ажиллах боломж байна. Биднийг бол одоо ингээд дэмжиж өгвөл, ийм зохицуултаар дэмжиж өгвөл, ийм бодлогоор дэмжиж өгвөл бидэнд ийм боломж байна гэдгийг бол хувийн хвшлийн төлөөллөөс, иргэдийн төлөөллөөс сонсохыг хүсэж байгаа учраас өнөөдрийн хилцүүлгийг бас хийж байгаа. За энэ хувийн хвшил ажиллаж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг одоо төрөөс дэмжлэг үзүүлэх нь хамгийн нэгдүгürt би түрүү хэллээ те. Тэр мэрэгчлээ боловсон хүчнүүд бас чухал байгаа. Жишээлбэл одоо нэг цайны газар ажиллуулах хэд яг мэрэгжлийн тоогооч гэдээ бас өмнө дээр байдгүй. Бүр бодлого бариад одоо юу гэдгийг иргэдээсээ төдөөсөө насны тэр багаас тэдэн хүн ч гэдэг юм уу тийм ээ. За тэгээд тэр сургалт хийх одоо баг бүрэлдэхүүн багшийг одоо орон нутагтаа авчирч иргэдэд хамруулах тал дээр за энийг бас барьж ажиллавал бас мэрэгчлээ боловсон хүчингүүд бас бэлтгэгднэ гэж үзэж байгаа. За мөн одоо жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг бас худалдан борлуулалтын тал дээр бас дэмжлэг үзүүлж одоо түрүү дарга ирсэн тийм ээ. Одоо том уурхайдаа бас зурчлах одоо жишээлбэл юу гэдгийг хүүхдийн хоол тийм ээ үдийн цай гэсэн энэ хөтөлбөрүүдэд бас зурчилж тэднэрээ бас өөрсдөө үйлдвэрлэдэг ийм байх юм бол бас энэ дээр хамтраад дэмжлэг үзүүлээд байж болно. За одоо миний бас нэг санаа бол энэ ойролцоо бүсийн сумдын одоо сумдууд жижиг дунд үйлдвэрлэлийг яг ингээд зөрүүлж хөгжүүлэх хэрэгтэй юм уу гэж би бодож байгаа. За яагаад гэвэл тэг давхцуулахгүйгээр яагаад гэвэл за манай суманд одоо юу гэдгийг түрүү ярьлаа ногоон тижэл тариалж болж байна тийм ээ. За тэгээ сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болж байна. За тэгэх юм бол одоо манай хөрс зэрэлдээ одоо айраг суманд манай одоо хойд бүсийн төв болох айраг суманд одоо талах нарийн боо үйлдвэрлээд одоо жишээлх юм бол нэг жижигхэн одоо портер машин манахаас одоо ногоон тижэл ачаад айраг сум руу явхад эргээд ирэхдээ хоосон ирэхгүй сумандаа одоо айраг суманд үйлдвэрлэсэн талах нарийн боовноос сүүн бүтээгдэхүүнээс тийм ээ. Тэр заримгны үйлдвэр, хямны үйлдвэр юу ч байж болно. Эднэрийг бас бүсийнхаа сумдуудад ингээд сөүлжүүлж байгуулад тэгээд ингээд сумдуудаа борлуулад энэ хоорондын тээвэрлэх асуудлыг бас төрөөс гоё зохицуулаад бас нэг бодлого бариад ажиллаад за мөн одоо хуучин одоо сумдуудад ажилладаг байсан бас энэ хүн тээврийн асуудлыг бас сэргээж шийдвэрлэж өгвөл одоо ч нөгөө юм цахимжцсан тийм ээ бид нар одоо онлайн худалдаа энэ төрийгэд бас эн чинь миний ясны бас одоо хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа бизнес ихэн шүү дээ. За энэ мэтийгээ одоо ингээд захиалахад бидний тэр албан ёсны шуудан хүн тээврийн асуудал бас их зүгээр байгаа юм. Тэр бол одоо хүн
нээж тээвэрлждэг, хүмүүсийн захиалгыг ч аваа явуулдаг. Энийг бас ингээд төрөөс зохицуулаад шийдээд өгөх юм бол бас нэг одоо хувийн хвшилд бас бодлого баримталж байгаа нэг хэлбэр болно. За мөн одоо татварын асуудал тийм ээ. Энийг бол одоо татварын одоо шинжилсэн хуульд санал аваа явж байгаа шүү дээ. За энэ дээр бас одоо орон нутгийн иргэдээс ямар санал гарч байгаа гэхээр одоо шинээр бизнес эрхэлж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа иргэдийг одоо эхний 2 жилд нь татварын хөнгөлтийг эдлүүлдэг ч байдаг юм уу. За тэгээ 3 дахь жилээс нь үйл ажиллагааны жигдрээд ирэхээр тийм ээ татвар ногдуулаад явж болж байна. За мөн одоо аж ахуй нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг бас жоохон бууруулах тийм ээ. Тэр нөгөө босго одоо нөгөө үнийн дүн байгаа шүү дээ. Тэрийг бас өсгөх ч юм уу тиймэрхүү бодлогууд. За мөн одоо хувь хүний орлогын албан татвар байна, нөөтийн татвар те энэ олгоныг бас ингээд татварын хуулийн шинжилд бас оруулаад явж байгаа шийдвэрлээд явах хаа гэж бодож байгаа. Та бүсчилсэн хөгжлийн гол үзэл баримтлалыг ер нь одоо яг энэ сум орон нутгийн түвшинд хэрэгжүүлж болох үс юм боломжтой энэ шийдлийг санал болгоод байна гэж үзэж байгаа вэ? Ер нь энэ хэрэгжүүлж чадвал иргэдийн амьдралд ямар үр нөлөөтэй вэ? За энийг бол би энэ бүсчилсэн хөгжлийн бодлогыг бол хэрэгжихэд боломжтой гэж үзэж байгаа. Ялангуяа энэ хүн ам цөөхтэй зах зээл багтай сумдууд хоорондоо яг бүс болоод миний түрүүний хэлдэг тэр одоо жишээлх юм бол манай одоо хойд сумдын аль нэг тохиромжтой суманд нь өргөн хэрэглээний хүнсний барааны бөөний агуулах байж болж байна. За өнөөдөр манай сумд гэхэд одоо дэлгүүрт одоо байгаа барааны үн болон манай сумын шатхууны үн бол бас харьцангуй их өндөр байдаг. Манай сум бол одоо Улаанбаатараас дандаа дэлгүүрийнхаа барааг одоо Нарантуул зах дээрээс татдаг одоо юм байгаа. Тэгэхээр зэрэг одоо 70 жаргалан ч гэдэг юм уу, айрагч гэдэг юм уу, ийм сайхан засмалтай, төмөр замтай ийм газараа нэг сайхан том юм бөөний агуулга барьчаад тэндээсээ одоо ингээд сумдууд маань хүнс өргөн хэрэглэнийхээ барааг авч явах юм бол замын зардал бага тусаж бас одоо нөгөө иргэдийн амьдралын чанар бас дээшлэхэд бас хэрэгтэй байхаа гэж бодож байгаа. За тэгээд энд бол үнийн хөрөгдөлт байна. За мөн одоо тэр малын тэжээл юуг л манайхан сая ярьчлаа. Мөн одоо манай суманд бол махан бүтээгдэхүүн бэлтгэх одоо бойны одоо 2 цэг байж төрөөс газрын асуудлыг шийдвэрлээд өгсөн. За манай сум бол одоо Хинтэн аймгаас 130 км-т байдаг. Өөрийнхөө Дорногов аймгаас болохоор 200 км-т гэж ярьсан тий. Тэгэхээр манай сумын иргэд бол одоо махаа бол Хинтэн аймагт голчлон борлуулдаг. Хинтэн аймагт бол одоо бөөнөр хавдаг цэгүүд их байдаг. Тэгэхээр одоо манай суманд одоо ингээд бэлэн болцсон 2 тийм сайхан бойны цэг ингээд баригдсан хөрөнгө оруулалт байхгүй ингээд байж байгаа. Энэ дээр манай сум одоо хөрөнгө оруулалт татаад ингээд бүсийн хэмжээний болгоод явах юм бол манай малчтад бас нэлээд төхөмтэй бас хуваараа хөдөлмөр эхэлж байгаа хүмүүст бас төхөмтэй болно гэх. Тэгээд түрүү бид нэг жижигхэн одоо дунд үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх юм бол тийм ээ сумандаа одоо бүр онцлоод манай сумын үйлдвэрийг байгуулъя. Танай сум хямны үйлдвэрийг ав, манайх зарим үний үйлдвэр авъя. Танайх ногоон тэжээлээ тарьчих, манайх одоо ингээд талх нарийн бааваа үйлдвэрлэе гэх юм бол тэр хоёр сумдын хооронд нэмэн үрдэг маш бага. Тийм ээ нүүтийн одоо нэмэгдэл замын зардал бага тусахаар за тэрний тээврийн асуудлыг тэгээ шийдээд өгч юм л энэ бол бас ингээд хөгжихэд боломжтой. Тэгээд одоо 3 одоо бүсийн сум хамтраад малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг одоо үйлдвэр бас байгуулж болж байна. Сур эдэл тэгээд 3 сумаа хангадаг байж болж байна. За мөн одоо барилгын засал чимэглэлч гэдэг одоо мэрэгжил эзэмшээд тэрийг хийгээд явж болж байна. Заав тэгэл вакуум цонхны үйлдвэрлэл шүү юу гэдгийг те ийм итээ одоо ингээд бүсчилж хөгжих юмнууд бол байна гэдгийг би бас олж хараад байгаа. Ингээд тэгтээ сумууд бол одоо нэг суманд 2 талх нарийн боо болчиход нөгөөх ингээд зах зээлг болчих шүү дээ. Тэгэхээр зэрэг ингээд сайхан бүсчлээд одоо юунуудаа хөгжүүлээ явахад саналаа солилцох тий саналаа солилцоод тэгэл жишээлх юм бол одоо 3 сумынхаа сургуулийн хүүхдүүдийг хангадаг хүүхдийн форм ойж болж шин нэг газараа тэгэх юм бол тэр бол хямд өртгөөр одоо 3 сумаа хангаа явчих жолно гэсэн ийм юмнуудыг бол би бас бүсчилсэн хөгжилд бол бас их хэрэгтэй санал болох болов гэж юу зүгээр дотроо бодож байна. За баярлалаа. За мөн шинэ оршин хөдөлгөөн бол одоо Монгол улс даяар амжилттай хэрэгжиж байгаа. Тэгэхээр Дорногов аймгаас бас нилээдгүй олон хоршоод бий болж үйл ажиллагааны жигдэр шат руугаа орцсон явж байна. Шинэ оршин хөдөлгөөний төлөөлөл өнөөдөр оролцож байгаа ихэд суманд нөхцөл байдал ямар байгаа вэ те? Өнөөдөр хоршоонд оролцсноор танаа хоршооны хувьд ямар боломжуудыг бас орон нутгатаа хийж байна? Ямар одоо шийдэж чадахгүй байсан тулгымцсан асуудлыг тодорхой хэмжээнд бас шийдвэрлэж явж байгаа. Эхлээд энэ мэдээлэл өгвөл. Манай сумд нийт 16 хошоо шинээр байгуулагдсан.
Үүнээс 8 хоршоо нь болохоор санхүүжилтээ аваад үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байна. За манай хоршооны хувьд болохоор сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. За одоогийн байдлаар цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулиудад сүүн бүтээгдэхүүнээ хангаж ажиллаж байгаа. За тэгээд манай хоршоо нь одоо байгуулагдсанаар 5 малчин айл үрхийг цалинжуулаад тэгээд ажилтаа болгосон байгаа. Тэгэхээр энэ орон нутагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг ер нь хөгжүүлснээр ямар давуу талууд бий болж байна? Өмнө нь бол одоо хоршоо байгаагүй байхад дангаараа л яваад байсан байна. Одоо бол маш олон хоршоодтай болсон байна. Биенээсээ ер нь хэр туршлах судалж байна. Эсвэл одоо бүсийн сумдуудын хэмжээнд ер нь удирдлага зохион байгуулалт энэ арга аргачлалаар яаж хангагдаж байгаа вэ? За хоршоод малчид ингээ хоршиж ажилласнаар гарах үйлдвэрлэлээс гарах бүтээгдэхүүний маань хэмжээ ихсэн. Тий. Ихсэж байгаа тий. Мөн одоо орон нутгийн удирдлагуудтайгаа хэр хамтарч ажиллаж байна. Ер нь одоо ингээд дэмжиж өгвөл улам юм болох гэдэг гэсэн ямар санал байгаа вэ? Хоршоодоос одоо гарч байгаа бүтээгдэхүүн байна шүү дээ. Бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах тал дээр аймаг болон сумдаас дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Тэр дэмжлэг нь ямар дэмжлэг вэ? За одоо гарч байгаа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх тал дээр. Тэгэхээр таниулах сурталчлах хүмүүс ер нь хэр мэдж байна. Тэгээд тухайн хоршоодод хэрэгтэй байгаа мэрэгжлийн хүмүүсийг бас бэлтгэх, сургах шаардлагатай. За баярлалаа. За мөн залуучуудын төлөөлөл оролцож байгаа. Ихэд суманд залуучууд амьдрах ямар боломж өнөөдрийн байдлаар бүрдсэн байна. За танай суманд буюу ихэд суманд залуучууд хөдөлмөр эрхлэх болон нийгмийн бусад амьдралд оролцох тав тухтай байх орчин нөхцөл ер нь хэр бүрдсэн бэ? Залуучууд буцаагаад хөдөлмөр эрхлэхэд ямар ер нь бас гаргалгаа байна гэж харж байгаа. За манай сум бол Дорногов аймгийнхаа хамгийн хойдлын сум. За тэгээд төвлөрсөн шугамсалжинд холбогдсон. За нийтийн орон сууцтай. За тэгээд шилжин ирж ажиллахад бол маш тав тухтай. За тэгээд төрийн албаагчтай бол 111 төрийн албаагчийн 31 нь буюу 20 гаруй хувийн залуучууд байна. За тэгээд шилжин ирж ажиллах төрийн албаагчдад бол зориулсан төрийн албаагчийн 2-3 өрөө байрвал 6 ширхгийг бэлтгэсэн түүндээ шилжин ирж ажиллаж байгаа төрийн албаагчтай оруулдаг байгаа. За мөн манай суманд ирж ажилласнаар бол эрүүл аюулгүй орчинд за тэгээ мөн орон сууцаар хангуулад за тэгээ орон нутгийн нэмэгдэл цалин аваад сум орон нутагт бага зардалтайгаар тав тухтай амьдрах маш боломжтой гэж үзэж байгаа. Хилцүүлгийн үеэр бол бүх хүмүүс бол энэ татврын хуулийн шинжилтэй холбоотой асуудлыг ярьж байна. Тэгэхээр энэ хуулийн шинжилэлт ер нь залуучуудын амьдралд ямар үр нөлөөг авчрах бол гэсэн юм хүлээлт байгаа вэ? За ерөнхийдөө хөдөө орон нутагт одоо хувь хүний орлогын албан татврын тухай ярихад бол харуу байгаа. Хөдөө орон нутагт ажиллаж амьдрах одоо жижиг дунд бизнес эрхлэх залуучуудад 5% ч юм уу тийм бага нөхцөлтэй байх юм бол хөдөө орон нутагт бас ирж ажиллах залуучууд ихсэх байх гэж бодож байна. За мөн тэгээд хувь хүн за шинээр одоо орон сууц барих за тэгээд худалдан авах тохиолдолд 60 хүртэлх сая төгрөнд бол 10% буцаа олголтыг олгож байгаа. За тэгээд 60-аас дээш дүнтэй орон сууц худалдаж авахд бол 6 сая төгрөгийг олгож байгаа. За энийг бол одоо шинжилсэн өөрчлөлтөн дээр одоо ямар ч хэд ч байсан 100 сая ч байсан 200 сая ч байсан 20 сая ч байсан 10% гэж оруулах юм бол бас нөгөө гарсан төлсөн татврынхаа буцааж авж байгаа энэ амьдралдаа эдэлж байгаа ганцхан боломж учраас энийг нь бас өсгөөд өгвөл залуучууд дэмжлэг болох юм болов уу гэж харж байна. Зөвхөн одоо сум орон нутгийн хэмжээнд биш бүсийн хэмжээнд, говийн бүсийн хэмжээнд ер нь залуучууд буюу говийн бүст ирж ажиллаж амьдарснараа ямар боломжууд байна гэж харж байгаа вэ? Дорногов аймгийн тухайд аваад үзвэл. Хөгжиж байгаа манай аймаг бол маш эрчимтэйгээр хөгжиж байгаа аймаг. Тэгэхээр заавал хотод тийм төвлөрөл ихтэй газар биш, яг хотод амьдарж байгаа юм шиг амьдралын чанар боломж манай аймагт байна. За тэгээд яг үйлдвэрлэл үйлчилгээ явуулъя гэвэл зах зээл нь маш өргөжж байгаа учраас залуучуудад бас боломжтой. За баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн хилцүүлэг ер нь энд хүрээд өндөрлөх гэж байна. Тэгэхээр засаг дарга нэмэлтээр ер нь одоо ихэд сум цаашдаа хөгжлийн ямар боломжуудыг бий болгоно гэж та бүхэн хамтдаа зорж байна. Энэ дээр бусад одоо сум орон нутаг бүсийн хэмжээнд юу гэж уриалах вэ? За ихэд сум бол одоо айраг 70 жаргалан
хийдгээд Дорноговын хойд бүс болон одоо хөгжих юм зорилт тавиад ажиллаж байгаа. За ер нь бол энэ хоршоод шинэ хоршоо гээл хоршоодууд гэдэг явж. Энд би бас нэмээд хэлэхэд түрүүнд дундын хоршоо гэдэг тий одоо энэ хоршоодуудын бүтээгдэхүүнийг зах зээлд яаж гаргах вэ? Энэ гарц гаргалгааг бас өр бодлоор бас дэмжиж ажиллах нь бас зүйтэй юм гэж харж байгаа. За тэгээд малчид одоо манай малчид бол бас мал бас нэлээд цөөхлөө гэж ярьлаа шүү дээ. Малчдыг одоо эргээд малжуулахад бас юу яах? Тэрхэн дэмжих вэ? За эргээд малжлаа гэхэд одоо энэ малыг одоо бизнес чиглэлээр л одоо маллах. Одоо малчдыг бол тэгж уриалмаар одоо санагдаж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь одоо малчдад шинэ технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Одоо дорооноор ингээд овооны цаад хойноо харчдаг юм. Одоо GPS суулгадаг ийм технологиудыг бас малчдад бас нэвтрүүлэх нь бол зүйтэй юм аа гэж харж байгаа. За тэгээ өдөөгийн одоо алсгдсан багуудад энэ төр сүлжээний асуудал. Одоо бол хаасаагүй тавьчих болж шүү дээ. Энэ асуудлуудыг бас ер нь чухал гэж харж байгаа. Тэгээд байгалийн гамшиг янз бүрийн салхи шуурга бороо гэл нэг нь мал явдаг. За тэр сүлжээтэй бол хаанаа би тэнд явж ийнгээд ингээд холбогдох ийм эрсдлээс бас сэргийлэх юм ажил байгаамаа. За баярлалаа. Өнөөдрийн хилцүүлэг бүсчилсэн хөгжил хамтын шийдэл сэдвийн хүрээнд яригдлаа. Дорногов аймгийн Ихэд сумын удирдлагууд болон орон нутгийн залуучууд хувийн хвшлийн төлөөлөлд оролцлоо. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Амжилт хүсье, баярлалаа.